Эрдэнэс оюутлогоо төрийн өмчт компани захирал ажлаас халагдсан жинхэнэ шалтгаан юу байж болох вэ? Сүүлийн 4 жил алдагдaltaй ажиллаж байгаа төрийн өмчт компаниудын тухай мэдээллийг төрийн өмчийн хорооны дарга өнөөдөр өглөө. За цаашдаа алдагдлыг багасгаж компаниудын үйл ажиллагааг сайжруулахын төлөө ажиллана гэж тэрээр мэдгдсэн юм. Тэгэхээр Эрдэнэс оюутлогын захирлыг ажлаас нь чөлөөлсөн шалтгааныг тэрээр өөрөө тайлбарлахдаа засгийн даалгаврыг биелүүлснийхээ төлөө гэж хэлж байгаа ч бодит байдал үннээс өөр байж болох талтай хэд хэдэн байдлаар таамаглаж байгаа юм. За эдгээр таамаглалуудаас хамгийн үнэнд ойрхон дөхөж болох нь манай төрийн өмчт компаниудын ажлаа явуулдаг үндсэн арга хэлбэр болох шахааны худалдан авалт ихийг санал болгосон явдал байж болох юм гэсэн таамаглалууд байгаа юм а. За хамгийн ойрын жишээг татъя. Эрдэнэс тавталгаа бол 100% төрийн өмчтэй компани. Засаг солигдсон удирдлагууд өөрчлөгдмөгц өмнөх засгийн үед хийгдэж байсан 7 тэрбум төгрөгийн шахааны бизнес ил болсон. Таарах дарахгүй дугуй шахсан, зах зээлийн үнээс өндөр үнээр үр ашиггүй худалдан авалт хийсэн гэд баримтууд ил тод болж байсан. За засаг солигдохоор л илчлэгдсэн болохоос энэ мэт өөр шахааны бизнес бусад төрийн өмчт компаниуд дээр ч бас л байж л байгаа. Эрдэнэс оюутлогоо бол Эрдэнэс тавталгаатай мөн л адил төрийн өмчт компани. За энэ төслийн 34%-ийг засгийн газар эзэмшдэг. Тэгэхээр тавталгаагаас ялгаатай нь 66% буюу хяналтын багц за хөрөнгө оруулагч Rio Tinto-гийн мэдэлд байгаа. Тэгэхээр төрөөс томилогдсон компани удирдлагууд шууд шахааны бизнес хийж дураараа дөргиж чадахгүй. За өөрөөр хэлэх юм бол хажуудаа хяналттай гэсэн үг юм а. Харин энэ тохиолдолд дараагийн арга зам бол нөгөө талтай тохиролцох. Хэрвээ тохиролцоонд хүрэхгүй бол төрийн нэрээр далайлгаж ажилд саад учруулах. Энэ бол байж болох таамаглалуудын нэг гэж ойрын их сурвалжууд хэлж байна. За Эрдэнэс оюутлогоо бол төр 34%-ийг нь эзэмшиж байгаа төрийн өмчт компани гэдгийг мартаж болохгүй юм а. За эндээс Монголын засгийн газар Rio Tinto хоёрын дунд үүсээд байгаа асуудлын гол шалтгаан нь Монголын төр энэ төслийн 34%-ийг заавал эзэмшнэ гэж зүтгэсээр байгаад хувь эзэмшсэн явдал гэж дүгнэх үндслэл харагдаж байгаа. За Монголын засгийн газар оюутлогоогоос нэг ч хувь эзэмшлгүйгээр төслийн нийт ашигын 50-аас 60%-ийг татвараар за болон бусад хураамжаар аваад явах хувилбарч байсан. За энэ тохиолдолд харин хөрөнгө оруулалтын зардал хэд болж өсөх нь Монголын засгийн газарт ямар ч хамаагүй асуудал болж хувирах байлаа. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр Цэдуанчиг Эрдэнэс оюутлогын захирлын албан тушаалаас халагдагчгүй угаасаа анханасаа Эрдэнэс оюутлог төрийн өмчт компани байгуулагч шаардлага гарахгүй байлаа гэсэн дүгнэлт юм а. Тэгэхээр өнөөдөр төрийн өмчийн хорооноос сүүлийн 4 жил алдагдaltaй ажилласан төрийн өмчт компаниудын нэрийг зарлаж хэвлэлийн багварал хийлгэлээ. За энэ бол төдийл шинэ мэдээлэл биш юм. Юу гэхээр төрийн өмчт компаниуд алдагдaltaй ашиггүй ажилтдаг. Дээрээс нь за үр ашиггүй худалдан авалт, дарга нарын шахааны бизнес гээд эдийн засгийн утгаараа хамгийн муу менежмент төрийн компаниудад байдаг нь хэн бүхэнд тодорхой байгаа. Харин өнөөдөр төрийн өмчийн хороо яг хэн гэдэг компани сүүлийн 4 жилийн хугацаанд хэдэн төгрөгийн алдагдaltaй ажилласан бэ гэдэг тоо баримтыг нэг ширхэг бүрээр нь наривчилж танилцуулсан нь гол анхаарлыг татсан гол ач холбогдол өгөх үйл явдал болсон юм а. Тэгэхээр төрийн компаниуд ингэж алдагдaltaй ажиллаж байгаа шалтгааныг тодруулж үүнийг арилгах арга замын талаар ажиллах ажлын хэсгийг төрийн өмчийн хорооноос байгуулсан гэдгийг өнөөдөр мэдэгдэж байна. За 2009-оос 2012 оны байдлаар л гэхэд нийтдээ 37 төрийн өмчт компани 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилласан юм баримтыг бол бас үзүүлсэн байгаа. За мэдээллийг задлж харах юм бол сүүлийн 4 жилд тэрбумаас дээш төгрөгийн алдагдaltaй ажилласан 14 төрийн өмчт компани байна. За үүний 1-р 3-р цахилгаан станц орж байгаа бол за айргийн 5-д мят орж байх жишээтэй. За 100 саяас 1 тэрбум хүртэлх харин төгрөгийн алдагдaltaй ажиллаж байгаа 13 компани тэргүүн игнэнд Монголын төмөр зам компани орж байгаа бол Эрдэнэс ЭМГ, Мон Атом зэрэг компаниуд мөн л айргийн 5 дотор зохиж байгаа юм а. Тэгэхээр төрийн өмчийн хорооноос алдагдaltaй байгаа эдгээр компаниудын үйл ажиллагаанд шинжилэлт хийж шинэ арга барилаар ажиллана гэсэн зорилтыг тавьж байгаагаа өнөөдөр мэдэгдсэн. За тодорхой байгаа нэг зүйл бол Монголын төрийн бизнес хийх сонирхол дуршил нь сүүлийн үед асар ихээр нэмэгдсэн. Үүнийг л гол нь өөрчлөх үгүй юу гэдэг асуулт тавигдж байгаа юм. За төрийн өмчийн хорооны дарга харин энэ талаар ямар бодолтой байдаг вэ гэдгийг бид сонирхсан байна. Гэтэл төр нь өөрөө заавалч хувийн хвшлийнхнийхээ чадаад хийгээд байгаа тэр бизнесийг булааж авч хийх гэх төр өөрөө заавалч бизнесмен байх гэдэг ингээд сүүлийн үед ийм дуршил их болчихлоо шүү дээ. Заавал ингэх гэдэг шаардлага байгаа мó? Энэ хандлагыг гол нь өөрчлөх үгүй юу гэдэг. Энэ бол маш чухал асуудал, өөрчлөх ёстой. Өөрөөр хэлбэл одоо ингээд төрийн захиргааны төв байгууллага яамдууд биш. Яамдууд бол бодлогын ажил хийх ёстой. Хэн нэгний ажлыг булааж аваад гэдэг юм уу? Энэ бол тэртээ амьдрал дээр харагдаж шít.
хүн бүхэн шүүмжилж байна. Тэгэхээр бид бол бодлогын яам бол бодлогынхад ажил хийх хэрэгтэй. Тэрнээс хин нэгний гүйцэтгэх чанарын ажлуудыг аваад өмнөөс нь хийгээд тэгээд одоо өөрөөр хэлбэл төрийн өмчт компаниуд нь яамдууд дээр очиж хуваарлагдаад гэдэг юм уу? Яам нь өөрөө мэдээд тэгээ нөгөө төрийн өмчийг овоо ингээд зэгцэнд нь оруулах гээд байнгут нь аваачид яам асуудлаа шийдээд тэр төрийн өмчт компаниудаа удирдах явчих юм бол нөгөө бодлогын яам чинь өөрчлөгдөд гүйцэтгэх чанарын юм хийгээл нөгөө нэг ажилтгаа зууралдаад өдөр тутмын ажилтаа зууралдаад тэгээд цаашдаа нөгөө бодлогын ажил нь алдагдах юм юу байгаа. Тийм учраас цаашдаа бол төр засгийн удирдлагууд цаашдаа бол одоо их хурлын гишүүч гэсэн энэ дэр нэлээд сайн ойлгож байгаа бах. Ер нь одоо чиглэлээр нь тавьж өгөх хэрэгтэй. Бодлогын яам бодлогынхаа л ажлыг хий. Гүйцэтгэж ажил хийж байгаа агентлагууд нь тэр ажлаа л хий. Ерөөсө тийм л системээр явахгүй л ажил бол явахгүй. Хувьчлах болцоотой төрийн өмчт компаниудыг хувьчлахгүй байгаагийн шалтгаан юу вэ? Тунгуудахгүй энэ сэдвийг бид хүндэх болно. Өнөөдөр халуун сэдвийн зочноор эдийн засагч Жаргал сайхныг бид урьлаа. За тэгэхээр төрийн бизнес дэх оролцоог багасгах хэрэгтэй гэж үздэг. За нийтлэл шүүмжлэл бас нэлээд бичдэг хүмүүсийн нэг бол та байгаа. Тэгэхээр харин төрийн өмчийн хорооны дарга төрийн бизнес хийх дуршлын тухайд юу гэж хариулсныг бол сая сонслоо. Үндсэндээ та бас ямар дүгнэлт хийж байна гэдэг таны санаа бодлыг сонирхохыг хүсэж байна л да. Ер нь төрийн өмчтэй бүх компаниуд алдагдaltaй байдаг. Өөр ч аргагүй. Яагаад гэвэл тэрийг удирдах авч явж байгаа хүмүүс өөрсдөө хариуцлага хүлээдэг. Тэгээ хилчгээд ямар нэг шалтгаанаар системийн тогтолцооны алдааг яваад өгдөг. Тэгээ төрийн компаниуд гэдэг ойлголт өөрөө их сонир ойлголт. Яагаад гэвэл тэнд төрийн өмч гэдэг бол ерөнхийдөө бол хэний ч өмч биш болчиход байгаа юм. Тэгээ одоо сая бүх жишээг харахад одоо алдагдaltaй байгаа. Тэгээд тэр дарганаар нь өөрсдөө баяжсан компани хоос орсон энэ бүхнийг хараад байхад явж төрийн гэсэн нэртэй бүх компанийг хувьцаат компани болгоод Монголын хөрөнгийн биржээр зарах ёстой. Тэгээд тэр эзэд нь гээд хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс өөрсдийнхөө төлөөллийг томилоод тэгээд тэр шин туузан гүйцэтгэх захирлаа сонгож аваад ажлын дүгнээд явбал хамгийн зохистой гэж би бодож байна. Тэгэхээр зөвхөн төрийн өмчт компаниуд үйл ажиллагааг сайжруулахын тулд бол менежментийн одоо бас өөрчлөлтүүдийн за төр сайн менежер байж чадна гэсэн ийм зүйлүүдийг ураа дэвшүүлж ажиллана гэдэг төрийн өмчийн хорооны дарга бол мэдэгдээд байна л да. Тэгэхээр компани захирлуудаас тодорхой хугацаанд ажиллаа өгөөд ажлаа сайжруулж одоо чадахгүй бол дараагийн арга хэмжээнд орно гэж. Өөрөөр хэлэх юм бол тодорхой хугацаа өгчөө тэр хугацаанд компани алдагдaltaгүй болгож чадахгүй бол ажлаас хална. За дараагийн хүнийг оруулж ирнэ гэж хэлж байна л да. Гэтэл дараагийн хүмүүс өнөөдрийн захирлуудаас юугаараа илүү юм бэ гэдгийн баталгаа бас юу вэ гэдэг асуулт гарч ирэх болно тийм ээ. Ерөөсөө төрийн өмчтэй компаниуд алдагдaltaй ажиллаад байгаагийн гол шалтгаан захирал гэдэг субъект өөрөө мөн үгүй юу гэдэг. Гэхдээ ер нь төрийн өмчийн хорооны дарганаар дандаа тэгдэг. Бүх компани дандаа дампуурч идэг. Төрийн өмчийн хорооны дарга болцоход эсвэл төрийн компани захирал болцоход ядуурсан хүнийг би ердөөс сонсоогүй. Энийний цаана юу вэ гэхдээ тэр хариуцлагын асуудал. Төрийн өмчт компаниудын захирлаар арын хаалганы хүн томилогддог. Тэр аль нэг намын дагсан хүн л томилогддог юм л да. Тэгэхээр ер нь бол Монголын төрийн өмчт компанич бай, Монголын төр засагт хүмүүсийг мэдлэг чадвар авиас дээр нь тулгуурлаж сонгох нь одоо бүр тийм ховор үзэгдэл болчиход байгаа. Тэгэл нэг тийм улс төрийнхөө намын ч юм уу нэг хүнийг томилоод тэр нэг компани дампууруулаад нөгөө ажилчдад нь хохироод ард түмэн хохироод тэгэл нэг дуустдаг түүхтэй. Тэгэхээр ер нь бол төрийн өмчийн бүх компаниг хувьцаат компани болох ёстой. Дараа нь тэр гүйцэтгэх захирлыг бол авиас чадвараар нь сонгож аваад тэгээд алхтайхан цалин өгөөд ажиллуулах нь зүйтэй. Зөв зарим улсууд гэвэл төрийн капитализм байгуулж байна гэж таа ч гэсэндээ бас тиймхүү одоо дүнэлт шүүмжлүүдийг л хэлж ийсэн. Яг эндээс аваад үзэхлээр бас бусад өөр нэг талын тайлбар гарч ирдэг. Юу гэхээр төрийн өмчтэй компаниудаа сайн ажилуулад хөгжиж чадж байгаа, хөгжил болгож чадж байгаа улс орнууд байна гэж. Бид нар тэдний жишгээр явж чадна гэсэн юм тайлбар өгдөг. Чадахгүй. Яагадгүй тэрийг чадах компани бол Норвегийн төвшөнд авилгалын индексээр дэлхийн эхний 10-т орох хэвээр. Бид нар 100 дугаарт явж байгаа. Төрийн нэрээр амьдралаа зохицуулах хүмүүсийн сонирхол маш их өндөр байна.
Энийг өөр авилгалын индекс хэлтгээд байна. Авилгалын индекс чинь бид нар 96-д л явж байгаа шүү дээ. 120-аас 126-аас 96-д очиад баярлаад байгаа баруун найр хийх гэдэг юм. Тэгээ энэ юу гэсэн үг вэ? Зэрэг төр бол ил тод биш байна. Төр маш их том байна. Томынхоо хэмжээгээр тайлгнахгүй байна. Ил тод биш байна. Ил тод байна гэж ярьдаг л хүмүүс их олон болчлоо. Үнэн хэрэгтээ энэ дарга зэрэг хэнийг яаж сонгож байгаа нь тодорхой биш байгаа байхгүй. Төрийн орны дараа цогтуудраас бид бас өнөөдөр энэ асуултыг тавилаад уулзч ярилцах үеэр ер нь одоо байгаа нь болохгүй байгаа албан тушаалтнуудыг солино тодорхой хугацаа өгнө. Гэхдээ дараагийн улсууд ирж байгаа улсууд тэр улсуудаас илүү одоо энэ компаниуд илүү алдагдaltaгүй ажиллаад аваад явж чадна гэдэг гол нотлогоо баталгаа юу юм бэ гэдэг ийм асуултыг тавьсан байгаа. Тэр асуултанд хэрхэн яаж хариулсан бэ гэдгийг хоёулаа их анхааралтай сонсъё. Дараа нь ярилцлага өргөжлүүлье. Мэдээж одоо бид нар энэ ажиллаж байгаа компани захирлуудад боломж өгнө. Ажиллах боломжийн ч өгнө. Өөрсдийнх нь одоо багийнхан ч боломжийг өгнө. Мөн одоо өөрсдөө бас нэг ямар менежмент хэрэгжүүлэх гэж байгаа тэрийг хамтарч боловсруулна, дэмжинэ. Төрийн өмчийн хороо бол өнөөдөр бол төрийн менежер байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол тэр компаниудаа удирдах хэрэгтэй. Тийм ээ? Зөвлөх хэрэгтэй, дэмжих хэрэгтэй. Ингэж л ажиллахгүй бол зөвхөн одоо нэг л одоо яхир өвгөн шиг зандраад загнаад ингээд хараа суух юм бол ямар ч одоо үр дүн төрөхгүй. Ер нь бол бид нар хариуцлагын тогтолцоог бол өөрөө нь шийдэх тийм тогтолцоог бий болгоё гэж байгаа юм. Эхний удаа бол. Өөрөөр хэлбэл тэр хүн алдаа зөрчил гарсан бол өөрөө огцордог, өөрөө одоо ажилласаа чөлөөлөгдөг боломжийг гаргаж өгнө. Өөрөөр хэлбэл тэр хүн та ийм зөрчил гаргалаа, та ийм байдлаар энэ компанийг авч чадсангүй, танд одоо боломж өгсөн, боломж та хийж чадсангүй, дахиж боломж байхгүй. Тийм учраас та чөлөөлөх ёстой гэдэг боломжийг өгнө. Тэр хүн хэрвээ чөлөөлөхдөл захиргааны чиглэлээр шууд одоо чөлөөлөх боломжууд бидэрт байгаа. Тийм учраас тэрийгээр чөлөөлнө. Дараагийн асуудал бол мэдээж аливаа ажлыг эхлүүлж байгаа ажлыг зүгээр өргөс авсан юм шиг шууд ингээд шийдээд бас нэг туушрал ерөөсөө л гаднаас шалгаруулж байгаа л нэг хүн авчиг гэтэл тэр хүн маань магадгүй одоо боловсролынхаа төвшөнд гэдэг юм уу, хэлнийхээ төвшөнд гэдэг юм уу, аль нэгэн байдлаар тэнцвчдэг. Яг удирдахч хүн гэдэг юм уу, менежер хүн гэдгээ тэнцэхгүй байж болно шүү дээ. Тийм учраас бид нар энийг бол их анхааралтай тавьсан. Зарим үед бол шууд томлохч асуудлууд гарна. Зарим үед шалгаруулах асуудал. Тэгэхээр бид нар энийг бол туушрангуудаа бүгдийг шалгаруулна гэдэг асуудлыг хийхгүй. Бид нар томлохоож томлно, шалгаруулна. Тэгэхээр төрийн орны даргын ярианаас нэг зүйл анзаарч байна. Зүгээр төрийн өмчтэй компаниуд муу ажиллаад байгаагийн гол шалтгаан нь бол захирлуудтай байна. Тэр менежменттэй байна гэсэн ийм асуудлыг яриад байна л да. Тэгэхээр энэ юу мөн үү? Асуудал яг захирлуудыг солих эсвэл менежментийг сайжруулснаар шийдэгдэх юм уу? Төрийн өмчийн компаниуд ашиггүй ажиллаж байгаагийн гол шалтгаан бол арын хаалганд л байна. Тэгээ сая дарга тэр ярьж штэ. Томилхооч, томилно, сонгоно гэл тээ. Яг энэ бүхний цаана их тийм өөрийгөө хамгаалсан асуудал яригдаад байгаа юм. Тэгэхээр зөв хүнээ сонгох хэрэгтэй, чадaltaй хүнээ тий. Дараа нь чадахгүй халах хэрэгтэй байхгүй. Тэрийг төр биш. Тэр нөгөө туузан хариуцах хэрэгтэй. Одоо жишээлбэл манай зүгээр төрийн өмчтөд их сургуулиудыг харъя л да. Төрийн өмчтөд их сургуулиудын захирлыг томилно гэж бүхэл зунжангаа явлаа тий. Тэгээд хамгийн сүүлд нэг батлаа гэж сайд тушаал гаргаж байгаа байхгүй. Тэрний оронд төрийн өмчт бүх их сургуулиудыг хувьцаат компани болгоод тууз нь өөрөө гүйцэх захирлаа аваад дүгнээд, томлоод, халаад ийм эрхтэй баймаар байгаа. Дунд сургуулиуд ч гэсэн жишээлбэл сургуулиудын удирдах зөвлөл гэж баймаар байгаа. Тэгэхээр дунд сургуулийн захирлыг орон хотон томлоод авах шаардлага байхгүй. Тэгээ энэ бүхний үр дүнд бид нар илүү өгөөжтэй үйлчлэгээ, төрийн үйлчлэгийг л авах хэрэгтэй шүү дээ. Өөрөшгүй ажиллаад байгаа тодорхой энэ салбаруудыг хувьчилснаар зүгээр эдийн засагт сайн нөлөө үзүүлж эхэлдэг бас юм практик байдаг. Зарим тодорхой салбаруудын тухайд ярьж байна тийм ээ. Таны хэлж байгаа байдлаар хувьчлал гэдэг бол паблик одоо олон нийтийн юм компаниуд бас болгохын тэр хэлбэрийг бас ойлгож болох байна. Нөгөө талдаа хувийнхан хийж чадаад байгаа энэ бизнесийг өөрөөр хэлэх юм бол одоо маш тодорхой жишээнүүд бол байж байгаа шүү дээ. Хувийнхан хийж чадаад байгаа тэр бизнесийг түр заавалч би очиж хийнэ гэд булаацалтаад ингээ очиж хийгээд байна. Заавал болохгүй байгаа юм ингээ болох гэж ингэж үзэж байхын хооронд зүгээр л хувьчилж яагааж болохгүй гэж. Тийм тодорхой жишээнүүд зарим оронд байдаг л да. Төрийн бүх үйлчлэгийн дотроос цагдаагийн болон
одоо гал командын үйлчлэгнээс бусдын хувийн компаниар хийлгэж болно. А тэхийн тулд ялангуяа хот орон нутгийн захиргаа бол бүх хийх ёстой ажлын стандартыг тогтооход дараа нь гэрээт гүйцэтгэгчийг сонгож аваад тэрний ажил нь тэр стандартыг биелүүлж байна уу үгүй юу гэдгийг хяндаг болчих юм бол жишээлбэл төр их жижигхэн болох байхгүй. Тэгээ энэ хувилбарыг бид айгүй хурдан сонгож авах хэрэгтэй юм шиг байна. Зүгээр заавал одоо бизнесийг одоо ашигтай болсныхын дараа гэдэг юм уу? Тийм болгосныхын дараа хувьчлана гэдэг юм асуудлыг бас гаргаж тавиад идэг л да. Тэр чинь өөрөөр хэлэх юм бол хувийн хвшилтэд итгэхгүй байгаа юм бас нэг хэлбэр үү? Гэхдээ яг төр өөрөө хувийн хвшилтэд цуг хамтарч ажилладаг байхгүй. Тэгээд нөгөө муу хамтарч ажиллагаа хүнээ дандаа ингэж гадуурхаад байгаа байхгүй. Ер нь бол төрийн саяын миний ярьсан үйлчлэгийг хувийн сектор гүйцэтгэх ёстой. Тэгвэл дандаа өрсөлдөөний журмаар энэ бүхэн явах ёстой болохоос биш. Төрийн ингээл нэг компани гарч ирчээд монопол бий болгочоод тухайн салбарыг ингээд алаа хийчихэж байгаа байхгүй. Хамгийн тод жишээл иргэний агаарын тээвэр. Тэгээд одоо ингээд мяат төрийн далбаатай үйлчлэгч энэ төргээл баахан яриад байгаа юм. Тэгээд үр дүнд нь бусад хүмүүст өөрөө хийж чадахгүй. Бусдыг ажилуулахгүй. Эсвэл нэг гүүх нөхөд яах нөхөөсаад үлээ. Ингээд яваад байгаа байхгүй. За тэгэхээр төрийн өмч орны дарга цогтуутраас бас бидний асуултыг тавилаа л да. Ер нь яагаад заавал болохгүй байгаа юм болох гээд ингээд заавал менежерийн одоо менежментийн сайжруулан захирлуудын солино гүшөө гоё болгоно гэд ингээд байгаа энэ хандлага байгаа юм бэ. Зүгээр хувьчлах ёстойнуудыг хувьчлаад олон нийтийн болгоод ингээд явж болохгүй мó гэсэн асуултыг тавьсан юу гэж хариулсан үү? Ер нь гэхдээ бид нар Монголын нийгэмд бол өөрөөр хэлэх юм бол өмнөх нийгэмд бол социалист өмч гэж байсан. Өнөөгийн нийгэмд бол төрийн өмч гэж байна. Энэ хоёр хоорондоо асар их ялгаатай. Өнөөгийн зах зээлийн үеийн төрийн өмчид бол хувьчлагдаж болдог, өөрчлөгддөг, аривждаг. Одоо өндөр хөгжилтэй орнууд бол төрийн өмчтөр тулгуурсан хөгжил явж байна. Тэгэхээр бид бол энэ төрийн өмч гэдэг гутал хуучин нийгэм рүү буцаад орж байгаа юм шиг тийм ойлголт байхгүй. Өнөөдөр бол төрийн өмч байх ёстой. Стратегийн ач холбогдолтой төрийн өмч өнөөдөр ус дулаан тийм ээ эрчим хүч уул уурхай бол төрийн өмчт байх ёстой. Тодорхой цаг хугацаанд хувьчлагдах ёстой. Тэгвэл хувьчлахдаа үнгүүдүүлж биш үнэтэй болгож хувьчлах ёстой. Тэгэхээр бидний өмнөх одоо хувьчлалын үйл ажиллагаа ингээ аваад үтсэн ч бидний практикт бол үнгүүдүүлж хувьчлаж ирсэн бас хэсэгхэн үе байна. Тэрийг бид одоо өөрчлөх ёстой. Аль болохоор гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж тэр байгууллага компани үндэсний хэмжээний компани болох хэрэгтэй. Тэгжиж хувьчлах ёстой. Тэгээд төр бас тодорхой хэмжээний хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл заавал 51%-аар хяналт тавиад байдаг гэдэг сэтгэлгээ байгаад байгаа. 13%-аар, 15%-аар, 17%-аар хянаж болно шүү дээ. Тэгэхээр ийм тогтолцоог л бид нэр бий болгох юм бол ер нь төр өмчөө мэддэг тийм ээ өмчөө захиран зарсуулж чаддаг, эзэмшиж чаддаг ийм л зангараг биднэрт одоо өгүүлэгдээд байгаа. Тэгээ энийг бол одоо зайлшгүй хийхээс өөр арга байхгүй. Хараа сая социалист өмч, төрийн өмч хоёрын хооронд ялгаа байхгүй. Ялгаа байгаа юм шиг ойлгодог хүмүүс л байна. Хувийн компани хийж болох юмыг төрийн компани оролцсон гэдэг бол чөлөөт өрсөлдөөнд ноцтой саад болж байгаа. Энэ бол зах зээлд гажилт бий болгоод эрэлт нийлүүлэлтийг өөрчилж байгаа. Үр дүнд нь тэр үнийг тогтоох орлогын нэг хэлбэр нь төр байхгүй. Тэр үнийг төр засаг урт хугацаанд тогтоож чадахгүй. Үнийг зөвхөн эрэлт хэрэгцээ тогтоох бөгөөд ингээд чөлөөтэй орхисны дараа эхний ээлжинд үн өсөх боловч дараа нь хэрэгцээн дээр өөрчлөлт, хэрэгцээний бүтцэд өөрчлөлт ороод хүмүүс хэрэгцээгээ багасгаад өөр сонголттой боломгц нийлүүлэгч нар үнэ буруухаас шүү аргагүй. Энэ механизмыг хийхгүй байгаа учраас өнөөдөр төрийн аягүй олон тодтолтой зөндөө их мөнгөийг зарж байгаа төслүүд үндсэндээ явж үнийг хөргөдөөлт харж байгаа. Мяатыг хөвчлөхгүй гэдэг улсын хурал дээр асуудал яригдж байхдаа асууж байсан л да. Яагаад хөвчлөхгүй гэдэг байгаа. Гэтэл шийдвэр нөгөө хөвчлөхгүй гэж үзэж байгаа гишүүд бол тайлбарлахдаа энийг ашиггүй байгаа учраас ашигтай болгосныхын дараа хөвчлөнө гэсэн юм тайлбарыг хэлж ирсэн л да. Гэтэл энэ чинь өөрөө юг харуулж байгаа гэхээр нөгөө хувийн хвшлийг хийж чадаад байгаа бизнесийг та нар бол чадахгүй. Тийм болохоор төр хийж агаад ашигтай болсныхын дараа илүү өндөр үн хүргэж гэдэг юм одоо тийм тайлбараар хөвчлөнө гэсэн юм тайлбарыг хэлсэн л да. Гэтэл яг бодиттой жишээнүүдийг харахаар төрийн компани, хувийн компани хоёр зэрэгцээд ижлэхэн бизнес хийж байгаа одоо юм жишээ байна л да тийм ээ. Өмнө говьд одоо өмнө говийн цогц зүй дээр жишээ нь ямар бүтээн байгуулалт өрнөж ярих хувийн компани.
Гэтэл Эрдэнэс 5 толгой өөрөө өнөөдөр ямар үр ширтээ ямар байдалтай байгаа вэ гэдэг ингээд харьцуулахаар маш ойрхны жишээ байж байна. Тий, таны саяын ярьж байгаа зүйл хамгийн тод жишээ. Ер нь бол энэ яагаад заавал төрийн өмчтэй байх гэдэгаагийн гол шалтгаан бол энэ улс төрчид өөрсдөө төрийн өмчийг бидний хөрөнгийг заайдаг нах гал байгаа. Тэгээ тэр бол нөгөө тайлан тавьдаг хөрөнгө учраас тэд нэр өөрсдөө одоо энэ төрийн бүх компаниудыг харалтаа. Бүгдээрээ улс төрийн намын улс төрийн сонгуулийнх нь компанийн нь сурталчилгааны зардал болж байгаа байхгүй. Ерөнхий сайд өөрөө хэлж шít. Эрдэнэтээс 200 сая доллар. Эрдэнэс 5 толгоогоос Чалкогоор дамжуулаад Чалкогоос 350 сая доллар. Оюу толгоогоос түрүүлээд 250 сая долларыг аваад улс төрчид тэр хамтарсан засгийн газар гэж байх үедээ нийлээд сонгуулийн зардал болгож байгаа. Амлсан юм а биелүүлэхийн төлөө. Улс төрчид маш хариуцлагагүй байгаа. Тэгээ улс төрд орсон хүмүүс баяжиж байгаа энэ нөхцөлд төрийн өмч бол хөрөнгө хулгайлах хамгийн том үүр болж байгааг л иргэд ойлгох хэрэгтэй. Тэгэхээр шинжлэлийн засгийн газарууд олон зүйлийг шинжилнэ гэж ярьж байгаа. Яг шинжиллийн гол субъект цөмчин асуудал чинь энэ байгаа юм шүү. Гэхдээ яг шинжлэлийн засгийн газар гэдэг олон юм ярьж оролдож л байгаа. Чадлаараа хичээж байгаа. Гэхдээ суур нь буруу байх. Зарчим нь буруу. Төр том болох тусмаа эдийн засгт хортой гэдгийг л ойлгохгүй. Төрийг том болгоод нөгөө баавгын үйлчлэгээ гэж үүдэг байхгүй. Хамаг хүчээрээ хичээдэг. Гэхдээ хичээснээсээ гай болдог ийм үйлчлэгээ төр хийгээд байгаа учраас энийг яг энэ концепцаар юу ч хийсэн гэсэн бүтэхгүй гэдгийг хэлээд байгаа байхгүй. Эцэстэн танаас зөвхөн хувийн шинжтэй асуулт асууя л да. Та тэр ингээд ярилцлагыг дуусч чинь тэгээд та бол эдийн засаг төрийн оролцоо засаглалын асуудвар нэлээд их ингээд шүүмжил бичдэг. Бас яриа өрнүүлдэг юм хүн. Зүгээр гаднаас нь ингээд шүүмжлээд байхаар дотор нь ороод хийгээч гэж хэлэх хүмүүстэй та таарч байв уу? Ер нь танд засгийн газараас тийм албан тушаал санал болгож ирсэн үү? Хэрвээ ороог бол яагаад? Тэгэхээр үнэлдээ ер нь бол чөлөөт нийгэмд хүн үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Тэгээ би хувь хүний хувьд өөрийнхөө үзэл бодлыг янз бүрийн нийгмийн канал, янз бүрийн сувгаар ингээд ашиглаад хэлж ийн л. Тийм хүмүүс их олон байх хэрэгтэй. Яг гэвэл зөвхөн тийм чөлөөт үзэл бодлын уралдаан юмыг сайжруулдаг. Тэгээ би одоо ингээд төр засаг над санал тавьсан. Зарим компаниудын захирал болох уу гэдэг. За. Гэхдээ болж болно л да хувь хүний хувьд. Гэхдээ нийгэмд хөндлөнгөөс нь хараад үзэл бодлоо илэрхийлдэг тэр уур амьсгал, тэр соёл нь өөрөө байхгүй бол улс төрчид юу ч хийж чадах байхгүй. Улс төрчид бол яг ийм ер нь бол энэ төр засаг бол яг ийм хээрийн түмэр шиг байна. Юу ч аван хайлж чаддаг. Тийм учраас тэднийг ажиглаж хянаж байх нь бол иргэний нийгмийн үүрэг. Яг л төр өөрөө томордог машин байхгүй. Төр чи өөрөө ийм одоо юу гэх юм ташуур лууган хэрэгэлдэг машин. Тэгэхээр луугангаа биш ташуураа хэрэглэхдээ илүү чадамгай. Тийм учраас төр засгийг хэмжээд нь байлгахгүй бол төр засаг та биднэрт юу ч өгж байгаа юм шиг харагдаж байгаа мөртлөө хүний хөрөнгийг аваад биднэрт хувааж өгöd байгаа татвараа. Тийм учраас төр засаг юу ч өгж байгаагийнхаа хэмжээгээр юуг ч авч чадах их том хүч гэдгийг мэдэх. Мартаж болохгүй тийм ээ. За их баярлалаа. Тэгээ бидний урилгыг хүлээж авч манай студид очилсонд талархснаа илэрхийлж таны цаашдаа ажил амжилт хүсэж байна. Баярлалаа. Халуун зүтэр төвчид хөтөлбөр хэсэг хормын дараагаар хүргэлжлэх болно. Хөтөлбөр үргэлжилж байна. Тэгэхээр Маллайлагчийн зам нэртэй нэгэн номыг өчигдөр бид та бүхэндээ танилцуулсан. Тэгэхээр энэ ном яагаад анхаарал татах болсон бэ гэхээр буддын шашин хүнийг шунлаас ангижир за өмч хөрөнгө шуналтаа хүлэгдсэн хүн бол хизээч жаргахгүй гэж сургадаг. За харин чөлөөт эдийн засгийн нийгэм хувийн өмчтөөр тулгуурладаг. Тэгэхээр эхэндээ эрсдэс өөр юм шиг харагдах энэ хоёр үзэл санаа за чухам юун дээр нэгдэж байна вэ гэдгийг Дээрхингийн Далайлам компани засаглалын зөвлөх Лоренс Ван де Майнзенберг нар 10 жилийн турш уулзаж ярилцахдаа тодорхойлсон нь анхаарал татж байгаа юм а. Тэгэхээр дэлхийн хэмжээний томоохон компаниуд засаглалын асуудлыг илүүтэйгээр сонирхож эхэлсэн. За ялангуяа бизнес эрхэлдэг хүмүүст компани удирдлагуудад тусдаа онол практикийн олон зөвлөгөө буддын уламжлалт сургаалт бас байдгийг харгалзаж үзээд за энэ сэдвээр бол ном бичгийг 1999 онд компани засаглалын зөвлөх Лоренс Далайламд бол санал болгосон байгаа. За энэхүү саналыг хүлээж авснаар энэ ном бол бүтсэн юм түүхтэй.
Тэгэхээр Далай Лама энэхүү номонд дурдахтаа бизнес болон буддын шашин хоорондоо ихээхэн ялгаатай мэт ихэндээ харагддаг боловч хүний ад жаргал гэдэг нийтлэг юм чухал шинж чанарт тэдэнд бол байдгаа гэж бичсэн байгаа юм. За харин компани засаглалын зөвлөх Лоренс Ван де Майнзенберг болохоор энэхүү номонд дурдахтаа бизнес эрхлэх зарчим буддын зарчмуудын нийлэх боломж бол маш хомс юм шиг ихэндээ санагддаг. За үйлдвэрлэл, орлого, өсөлт зэрэг бизнесийн нийт тэргүүний зорилгууд нь бусад хүний зовлон шаналл, за нийт хүндрэлтний ад жаргал зэрэг нь буддын үндсэн зарчмуудтай эрс зөрөлдөж байгаа юм шиг харагддаг хэдий ч за эцэстээ энэ нь тийм бишээ гэдгийг дурдсан байгаа. Үүнийг тайлбарлахдаа бол буддын сургаалуудад зөвхөн би гэсэн өөрийгөө инхрийлэх үзэл зовлонгийн их үндэс болдог нь хууль гэж сургадаг. Харин буддын энэ зарчмыг хэрэглэдэг компаниуд илүү дэвшилттэй болох нь практикээр нотлогдсоор байгааг дурдсан явдал байгаа юм. За тодруулаад хэлэх юм бол тухайн компани бараа бүтээгдэхүүн үзүүлж байгаа үйлчилгээ нь бусдын сэтгэл ханамж ад жаргалтай байдлыг хангаж чадаж байгаа бол за энэ нэргээд хариу болж ирдгээ гэсэн тайлбар юм. Дээрхийн гэгээн айлтгахтаа энэхүү номыг би бичихтэй буддын шашинд итгэгчдийн тоог нэмэгдүүлэхийг зориогүй гэдгийг онцгойлон бас дурдсан байгааг энд сануулж хэлэх гэсэн юм аа. Ингээ томч хөтөлбөрийн түрээд өндөрлж байна анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.